За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргье. За тэгээд өнөөдөр бид нар чи яг юуны төлөө хуралдаад байгаа юм бэ? Яг гүйцэтгэлийн тайлан гаргахлаар бол одоо 52%, 64% биелсэн гэж үзээд байгаа. Гэтэл нөгөө талаас бид нар биелээгүй байх гэж хараад байгаа. А биелсэн ч бай, биелээгүй ч бай, энэний дараах үр дүн нь юу юм бэ? Хариуцлагаа тооцохгүй бол бид нар ингэж хуралдаад ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Энэний дараа одоо их хурлаас ажлын хэсэг гардаг ч юм уу яадгийн ямар ч байсан гүйцэтгэлээ дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Тийм ээ дарга. Тэгээ тэрнийхээ араас явах хэрэгтэй байна. Тэгэхгүй л ингэж хуралдаад байх хэрэг алга ба штэ. 5 дахь өдөр бид нар хуралдсан. 5 дахь өдөр хуралдаад яасан сайд нар байхгүй гэл болцгоосон штэ. Хойшлуулсан ш. 1 дахь өдөр болтол одоо тэгээд байгаа сайд нараа харал та. Бас л байхгүй штэ яг үнэндээ. Төсөв ярихлаар бүх сайд ороод ирдэг штэ. Авах болохоор ирээдүй ярих болохоор яагаад өнгөрснийг ярих болохоор ингэж байхгүй байгаад байгаа юм бэ? Мэдээж ажил ихтэйг нь ойлгож байна. Бүгдээрээ л ажил ихтэй байгаа. Давхар дээлтэй учраас. Гэхдээ энд суугаад байдаг сайдууд байна штэ, байнга хариултаа өгж идэг. Огт суудгүй сайдууд байна штэ. Тэгээд үнэхээр сууж чадахгүй, хоёр ажил хийж чадахгүй тэр давхар дээлээ болох хэрэгтэй байна штэ. Сайд нарын зүгээс тийм асуудал дээр яриадсэн шүү дээ. Бид нар ажиллаа хийж яам дээр ажиллаж чадахгүй байна гэдэг. Тэгвэл яам дээр ажиллах боломжийг нь олгоё л доо. Ингээл их хурл яам гэсэн хоёр юм давхцуулчаал тэгэл асуудал үүсээд нь шүү дээ эндээс чинь болоод. За тэгээ Монгол улсыг 2021-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл тодорхойлсон зорилго зорилт арга хэмжээний хүрээнд 21.7 их 80 төгрөг зарцуулсан ч нийгмийн эдийн засагт эерэг өөрчлөлт бий болсон тодорхойлогдохгүй байна гэд үндэсний аудитын газар дүгнсэн байна. Тэгэд ийм дүгнэлт байхад бид нар энийг дахиад задлаад яриад байх хэрэг байна уу? Энэ дээр одоо сайдууд минь яг суух үедээ энэ танхимдаа суугаад хариулах үедээ яг хариулчихал та. Тэгэхгүй бол ирсэн мэрэгжилтгүүд нь бөөрн килсээр байгаад ямар асуулт асууснаа бүр мартахаар байна шүү дээ энэ танхимд. За тэгээд би нэг л юм асууя. Одоо бүгдээрээ л талтлаас нь асууж байгаа. За хоёр юм асуух юм байна уучлаарай. За нэгдүгээрт эмийн чанар. За эмийн чанартай холбоотой ажлын хэсэг нэгийг байгуулж тэгээд төсөл арга хэмжээ нэгийг хэрэгжүүлээд эмийн чанар дэлхийн жишгт байна гэдгийг 90%-аар баталсан байна. Тэгвэл энийг яаж баталсан юм бэ? Яг энийг хариуцж байгаа яам, энийг хариуцж байгаа хүн нь яг энэ дээр тайлбар хийлээд өгөөч. Эмийн чанар яг үнэхээр дэлхийн жишгт байгаа гэдгээ 90% баталж байгаа юу? За энэ дээр нэгдүгээрт яг тодорхой хариултаа бай. За хоёрдугаарт энэ танхимд байгаа хүмүүс, энэ танхимд байгаа сайд нар өөрсдөө хуулиа хамгийн сайн биелүүлдэг байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйл заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэх тухай. 25-аас дээш ажиллагсаттай албан газар 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулах ёстой. Ажилуулахгүй бол тэр хэмжээгээр төлбөрөө төлөх ёстой. Тэгвэл энэ манлайлал манай их хурлд байхгүй шүү дээ. Энэ засагт байхгүй байна. Би засгаас энийг дихмээр байна. Хамгийн түрүүнд. Хаа байна? Ерөөсө 48% биелэлттэй л шүү дээ. 2023 онд юм байсан. 2024 оны дүнг харлаа. Ялгаа байхгүй. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хөдөлмөр эрхлэхэд нь саад болоод байгаа юм бэ? Яагаад чирээд явахгүй энэ аж ахуйн нэгжүүд чинь 52% хэрэгжүүлж байгаа шүү. Тэгэхэд одоо энэ танхимд байгаа 1 минуттай нэмээд авчаа. Баясгалан гишүүний микрофон дээр 1 минут нэмье. Энэ танхимд байгаа сайд нараас одоо яг босч ирээ. За манайх 100% биелүүлж байгаа гэдээ хэлчих сайд байна уу? Надад 2024 оны 10 сарын 1-ний байдлаар ирсэн яг мэдээлэл байгаа. Тэгэхээр та бүхэн яг 100% биелүүлж байгаа гэсэн тийм сайд байна уу? За ер нь хэдэн хувьтай байгаагаа та нар нэг өөрсдөө хэлээд явчаач. Энэ асуултыг би энэ танхимд байгаа сайд нараас асуух гэсэн юм аа. За ийм хоёр асуултанд яг тодорхой хариулаад өгөөрэй. За баясгалан гишүүн маш тодорхой асуулт асуулаа. За түрүүн ганц зэрэг гишүүний асуултанд би санал гээд өнгөрөөчих шиг боллоо. За эхлээд жахлан сайд хариулж идэх үү? За ганц зэрэг гишүүний асуултанд хариулъя. Өнгөрсөн онд шинэ оршоо төсөлтөөр 25.1 тэрбум, энэ жил 105.3 тэрбум гэж төслөгдсөн байгаа. Нийтдээ 130 тэрбум гэсэн үг. Тэгэхээр нэг их найд бол биш шүү.
За Баясгалан гишүүний асуултанд хариулъя. Манайх 100% гүйцэтгэлтэй байгаа. За эмийн чанарын асуудалд Мэд сайхан сайд хариулъя. Энэ эмийн чанарт одоо өөрчлөлт гарах төвшин нь 90% биелэлтэй л байна гэж дүгнэлт гарсан баг л та. Түүнээс одоо яг эмийн чанар үний асуудал одоо яг өнөөдөр 90% та байна гэдэг тийм дүгнэлт бол биш л баг л та. Гэтэ энэ дээр бол маш том өөрчлөлтийг хийж байгаа шүү дээ. Ажил авсан цагаас хойш ер нь томоохон бодлогын өөрчлөлтүүд хийгдэж байна. Одоо энэ нэг их усүрийн худалдаа авалт эмийн чанартай гадны хатуу зохицуулалттай эмийн улсуудаас одоо эхний ээлжний эмнүүд орж ирээд ард иргэд хүрээд үр дүнгээ өгөөд эхэлж байна. Дөрөв бас чин бүрэн гишүү асууж ирсэн эмийн одоо олон улсын стандартыг шаардлагыг хангасан лабораторийн төсөл маань 9 сараас хойш эхлээд одоо зураг төсөл нь бий болцсон тендерийн шалгаруулалт нь явагдаж байгаа. Энэ намар 11 сар гэхэд ер нь энэ лаборатори маань ашиглалтанд орохоор явж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад энэ төслийг хийж хэрэгжүүлж байгаа. Манай улс ер нь энэ эмийнхаа одоо энэ чанар аюулгүй байдлыг үнэлгээг сайжруулах төвчний суур төвчний олон ажлуудыг хийхгүй бол бид нэр зүгээр ганц нэг эмийн асуудлуудыг шийдээд энэ маань бол үр дүнд хүрэхгүй нь тодорхой байгаамаа. Тэгэхээр энэ суур шинжилгээний ажлуудыг бид нар маш сайн хийж байгаа. Ирэх оны 26 оны төгсгөл гэхэд манай улсад нийлүүлэгдэж байгаа бүх ийм тарианууд чанартай боломжийн хэмжээний одоо хямд үнэтэй байх энэ бодлогын ажлуудыг бүгдийг нь бид нар эхнээс нь зэгслээд хийгдээд үр дүнд хүрж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За хөдөлмөрийн маамлын сайдын хамгааллын сайд. За Баясгалан гишүүн цөмөр одоо бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бас гендэж би гондож би гэдэг шиг яг энэ төрийн байгууллагууд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллах бас тийм огт төсөлгүй байгаа асуудал биш юм билээ. Хамгийн гол нь одоо энэ бид нар энэ төрийн албаныхаа тухай хуульд өөрчлөлт оруулж яг энэ төрийн байгууллагад орж байгаа яам тамгын газарт ажиллах улсууд дээр тавьж байгаа шаардлагуудыг яг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байдлаар жаахан хөнгөвчлсөн одоо энэ шалгууруудыг тавьж өгөхгүй бол бид нар одоогийн байгаа энэ төрийн албан агч нарын сонгон шалгаруулдаг энэ журмаар бол яам тамгын газрууд яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яг бүгдийг яг энэ хуулийнхаа хүрээнд ажлын байртай болгочихно гэдэг энэ жаахан гин төсөөлөл юм байл шүү. Энийг бид нар нэг тохируулга хийх юм зайлшгүй шаардлага бас үүссэн байгаа. За манай засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол яг энэ хуулийн хэрэгжилтийг бол хангаж ажилланаа. Энэ хэрэгжилтийг хангаж ажиллана гэдэг энэ том зорилт бол тусцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд одоо зөвхөн хяналтаа тавиад явах бүрэн юм боломжууд нь байгаа бол Баясгалан гишүүнд тодруулах уу нэмж. Баясгалан гишүүний микрофоныг өгье. За тэгэхээр эрүүл мэндийн сайд энэ дээр нөгөө төсөл арга хэмжээ гэж би асуусан. Ямар төсөл арга хэмжээ явсан бэ гэдгийг л асуусан. Эмийн чанар дээр яг тэрийг одоо танаа яамнаас мэдээлчих юм байна уу? Яг ямар төсөл явцсан? Бид нар бол одоо ингээ хийгээд байна гэдэг гэтэл яг сонгогчдод ард иргэд бол тэрийг мэдрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр юу хийцэн бэ гэдгийг тодорхой л хэлчмээр би одоо тодорхой хариулт авахыг хүссэн. За энэ хамгааллын сайттай бол санал нэг. Тэгэхээр та тэр одоо хууль зүйн зохицуулт дээр манлайлаад одоо би ч гэсэн цуг явъя. Хоёлоо энэ дээр энэ ажилд орох боломжийг нь хангаж өгье. Тийм ээ. Төрийн албаны зүгээс ирсэн одоо энэ дүнгээр үл ерөөсө хоёрхан яам л шаардлага хангаатай шүү дээ. Байгаль орчин Нэг минутаар 2 удаа авах хэрэгтэй байгаа. Хугацааны хувьд бол болцсон баг. Хоёр яам байгаль орчин аялал жуулчлалын яам хөдөлмөрийн маамгааллын яам хоёр гайгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажлын байраар хангаж байгаа асуудлаар тий. Тийм. За Баясгалан гишүүн энэ мэдээллүүдийг бол өгөх ёстой шүү. Энэ бол хуулийн хэрэгжилт юм аа гэдгийг хэлж जैन. За Мэд сайхан сайд эмийн чанарын асуудал бол их сайн болсон гэж одоо дүгнж байгаа юм байна шүү дээ. Сая юун дээр хэрэгжилтэн дээр Мөнх сайхан сайд. Эрүүл мэндийн сайд Мөнх сайхан. Яг гоо төсөл арга хэмжээний биелэлтэн сайн явж байгаа л гэж дүгнж байгаа. Энэ дээр яг зүгээр нэгдүгээрт энэ
Эми манай улсад ер нь чанаргүй юм үнэтэй байгаагийн гол шалтгаан нь манай улсын хүн ам цөөтэй эмийн бизнест ер нь тоош ирэхээс их шалтгаалдаг юм л дээ. Тийм учраас бид нэг их үүсвэрийн худалдаа авалт буюу гадны хатуу зохицуулалттай улсуудаас үйлдвэрүүдэд шууд хилцэл хийгээд чанартай эмийг хямд үнээр хангах энэ бодлого маань хийгдээд эхний 30 төрлийн эм тариа нь орж ирээд ард иргэд хүрчээд байна. Нэгдүгээрт энэ төсөл маань сайн явж байна. Энэ үргэлжилж байна. Хоёрдугаарт бид нар энэ эмийн одоо чанарыг нь баталгаажуулдаг энэ лабораторийн ажил маань зураг төсөл нь хийгдээд барилгын ажил нь хийгдэх төвшөнд явж байна. Энэ төсөл маань амжилттай үргэлжилж байна. Гуравдугаарт эмнэлгийн захин бүртгэл мэдээллийн систем маань амжилттай хийгдэж байна. Монгол улсад орж ирж байгаа хил гайлаар орж ирж байгаа. За гүйцээж хариулъя. Монгол улсын гайлаар орж ирж байгаа бүх эм тариа үнийн дүнтэйгээ тоош ирэхтэйгээ баркодтойгоо бүгдөө бүртгэгддэг болж байна. Ингээд аль бөөний худалдааны төвөөр аль эмийн сангаар дамжаад хаана хэрэглэгдэж очичвоо. Монгол улсын зах зээл дээр ямар эм тариа ямар нөөцтэй байна гэдэг энэ бүх бүртгэл мэдээлэл байдаг бий болж байна. За мөн одоо захим эмийн жор маань бас нэг хэсгээ бодох юм бол нэг хугацаагаа бодох юм бол нэлээд төлөвшөж байна. Ингэснээрээ эргээд бидний эмийн зохисгүй замбраагүй хэрэглээг зэгцлэх энэ ажил маань бас амжилттай үргэлжлээд явж байна. Гэх мэтлэн эмийн зохицуулалт дээр хийх энэ чанартай эмийг хямд үнээр аюулгүй хангах энэ бодлого маань манай улсын төвшөнд одоо өнгөрсөн хугацаанд хийж төлөвлөсөн төвшөндөө хүрхүүц хэмжээнд явж байна. Гэхдээ энэ маань болчлоо гэсэн үг биш. Цаашдаа үргэлжлүүлээд маш их хийх ажил биднэрт байна. За одоо 2 сайд хариулт өгье. За баясгалан гишүүний асуултанд нэмж хариулъя. Эмийн чанарын тухай асуудлыг асуусан. Тэгээд эмийн чанар орц найрлагын тухайд нөгөө дэлхийн стандарт нь байх ёстой. Эмийн нөгөө бүрдүүлэгч орцууд нь ямар байгаа лээ гэдэг дээр бас төвлөлт хийгээд энэ дээр эрүүл мэндийн яам бас тодорхой хэмжээнд би ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс ч гэсэн бас энэ асуудал руу нэлээд ороод гол нь зүгээр асуудал нь бид нар тэр стандарттай байгаа юм байлээ. Ямар эмний орц найрлага нь хэд байх ёстой гэдэг. Тэгээд тэн дээр нөгөө нийлүүлэгч гэдэг сая системийн хувьд бол зас сайжруулах ёстой зүйлүүд анхаараа явуучих гэдэг дээр ажиллаад явж байгаа гэдгийг бас хэлэх нь зөв баг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах тухай асуудал дээр 25 орон тоо тутамдны хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой. За өгөө бол яг үхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих тухай санд тэр хөдөлмөрийн үйлсийн доод хэмжээгээр хураамж төлөх ёстой. Төлбөр төлөх ёстой. Тэгээ энэ ажил маань За Салдангийн одон туяа сайд нэмж хариулъя. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас ажлын байраар хангах асуудал дээр манай яам бол бас 100% биелэлттэй байгаа. Салбарын хэмжээнд одоо нийт 81 хүн байдаг. За хөдөө орон нутагт бол бас нөгөө болсон хүчний хомслоос болоод зарим газар одоо бас ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байраар хангах юу бол бас жоохон бага байдаг. Яг тэгэхээр нарийн нөгөө мэрэгжилт бас заачдаг. За нийт байгууллагын хувьд гэвэл түрүүн бас бас гишүүн асууж исэн. Манайх бол ер нь энэ нийт одоо салбарынхаа гүйцэтгэлийг бол нөгөө олон улсын индексээр ерөнхийдөө бас үнэлээд явдаг. Тэгэхээр нийтдээ манайх нэг 180 орноос одоогоор 143 орн дугаарт ирэмблэгдсэн нэг 48% буюу орчимжуулах шаардлагатай гэсэн дээр байдаг. Энэ дээр хамгийн гол одоо зөрчил нь юу вэ гэхээр энэ агаарын бохирдол За минут нэмж өгье, гүйцээж хариулъя. За болчих. За мөнхтрийн наран туяа нараа гишүүн асуулт асууж үг гэлээ. За сайн байцгаана уу. Энэ